Ардын хувьсгалын 101 жил, Гурван Баян сум байгуулагдсны 90 жил, Хурхийн сангийн аж ахуй байгуулагдсны 40 жилийн он баяр наадмаас сурвалжилсан нэвтрүүлгийн эрхэм үзэгч та бүхэндээ хүндэтгэн барья. Энэ нутаг Цэцэн хан аймгийн Хөвчин Жонон вангийн хошуу 1923 оноос хан Хинтээ уулын аймгийн Бэндэр уулын хошуунд харьяалагдж байсан. 1931 онд засаг захиргааны зохион байгуулалтанд өөрчлөлт оруулж хан Хинтээ уулын аймаг нь Хинтээ дорнод гэсэн хоёр аймагт хуваагдаж зарим сум нь бусад аймагт шилжих болсноор Хинтээ аймаг 27 сумтай болсны дотор Дунд Баян сум нь Хинтээ аймгийн анхны 27 сумын нэг болон байгуулагдж байсан. Эрхэм үзэгч та бүхэндээ Хинтээ аймгийн Гурван Баян сум, Хурхийн сангийн аж ахуйн түүхэн замналаас танилцуулъя. Бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1981 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 87 дугаар тогтоолоор Зөвлөлт холбоот улсын техник эдийн засгийн тусламжтайгаар Хинтээ аймгийн өмнө дэлгэр Бадширет Бэндэр сумдын нутгийн загт барьж байгуулах сангийн аж ахуйн ашиглалтын өмнөх захиргааг 1981 оны 3 дугаар сард байгуулахаар заасан юм. Бүгд найрамдах Монгол Ард улсын сангийн аж ахуй яамны сайдын 1981 оны 4 дугаар сарын 30-ны өдрийн 143 дугаар тушаалаар сангийн аж ахуйн ашиглалтын өмнөх захиргааны дараагаар гунга томилогдсон ажилдаан орсон байна. 1981 оны 5 дугаар сарын 28-нд сангийн аж ахуйн анхны галыг асаах Сэрүүн сайхан дэнжийг сонгож баг болдгийн өвөр эмгэн хавцлын баруун дэнжид оройн 19 цагийн үед хүрэлцэн ирж ган тайлсан намраа борооноор гэрээм барьж тулгаан тулсан 17 атарчтаас Хурхийн сангийн аж ахуй гэдэг их айл үүссэн түүхтэй. Хурхийн сангийн аж ахуй 1981 онд 5,000 га оранж боловсруулалт хийхээр 1981 оны 7 дугаар сарын 6-нд сангийн аж ахуйн хамт олон цуглаан хийж анхны шанг улсын аварга механикжуулагч бригадын дарга намсраа анхлан татаж үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааг эхэлсэн байна. Ийхүү 1981 онд Хурхийн сав газарт сангийн аж ахуй зохион байгуулахаар болж түүнийг дүшиглэн сум байгуулахаар Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн 11-р сарын 26-ны өдрийн 272 дугаар зарлиг гарчээ. Зарлагын дагуу 1982 оны 12-р сарын 28-ны өдөр сумын ардын депутатуудын хурлын анх дугаар чуулган чуулж Гурван Баян гэж сумаа нэрлэн Төвөө Жавхланд гэж тогтсон ба энэ үед хураг тосгоны захирагчийн албан сумын ардын хурлын депутатын гүйцэтгэх захиргаа нэртэйгээр анх байгуулагдсан. Сумын ардын хурлын гүйцэтгэх захиргаа байгуулагдсан цагаас улс ардын аж ахуй хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөг тоо чанарын өндөр үзүүлэлтэйгээр жил жилийн дараалан социалист уралдаанд аймагтан удаа дараалан эхний 5 байранд шалгарч байсан. Сумын ардын хурлын гүйцэтгэх захиргааны анх дугаар дараагаар Хурхийн сангийн аж ахуйн дарга Чулуунбаатар, орлогч дараагаар Төмөрбаатар, нарийн бичгийн дараагаар Тэгшээ нар тус томилогдсон ажиллаж байсан түүхтэй. Гурван Баян тосгон нь улсын нийслэл Улаанбаатар хотоос зүүн тийш 360 км, аймгийн төв Өндөрхан хотоос баруун хойд талаараа Бадширет сум, Хурхийн голоор урд баруун талаараа өмнө дэлгэр Борт баруун Баяны голоор сумтай тус хэлэлдэг. Далайн төвшнөөс дээш 1000-аас 1500 м өргөгдсөн 111,300 га газар нутагтай газар зүүн ойд хээрийн бүсэд оршдог. Газар нутгийн 33% нь 67% нь хээр эзэлдэг ба нутгийн дунд хэсгээр Хурхийн гол, Баруун Баян, Дунд Баян, Зүүн Баян зэрэг тунгалаг уст гол горхиуд Цэгээ нуур, нутгийн урд талаар Чавхланд, Номд, Хайлааст, Шивэр, Баян төв зэрэг ой модоор бүрхэгдсэн уулстай Баян хангаа юм а. Бидний уран бүтээлчид Гурван Баян сум байгуулагдсны түүхэн ярвалдарт 90 жилийн Хурхийн сангийн аж ахуй байгуулагдсны 40 жилийн он баяр наадмыг сурвалжилсан тэмдэглэлээс эрхэм үзэгч таны гэгээн мэлмид хүргэж байна.
Хаан Чингисийн зарилгаар хамаг Монгол нэгтгсэн хатан манд ухаан зоргоор хар дайснаа сүхрүүлсэн алангуай хэн сургаалаар эвэм бэхжүүлсэн алтан дэлхийн эзэгнэл агуу хүчин Монголыг Догшин Баатар зэвийн ном сум нэвсэн долоо долоон үеийн хавтгас рууд дэвсэн дорноос өрмийг дамгалсан ажнай хүлэх хэтэрсэн домог эмглэн өгшөөх дан шиг наадам Монголыг ёсон хөлд цагаан сүлдэн хөх тэнгэртэн асаасан ёсон цагаан хүслэн алтан наранда цацалсан ерөөл билгийн мэндэн цэнхэр хадган дан цацраасан ертөнцийн зүрхнээс дуурсах цэнгэл баяр Монголыг Оохай хатан ялалтын тугаан мандуулж наадыг улс улсын сонорт түгэн дуулж наадыг умар даз дорныг донсолтол бий бийлж наадыг уул усыг сэрэж өндөл зүүлэн байж наадыг агуу сүр хүчээ багтан алдаршуулж наадыг ариун тусгаар тогтнолон тунхаглан зарлаж наадыг арван зүгийн бурхтыг хурайлан аргадж наадыг ата тавн тэнгэрийн мэлмийг баясж наадыг нүүдэл нүүдлийн жинг хураар аргамжин наадыг нунжиг ханхалсан өвгдөн хоймор тон дээдлэж наадыг нуг нугын зилнээс гин гомсгэж наадыг нутаг нутгийн харчуудын архлаар гангэрч наадыг морин хуурын жавхцаар хорвоог уйсааж наадыг молцог дэрвэх асрын цэнгэнд бэлхэж наадыг Монгол жингоо үзэсгэлэнгийн дээлэнд баримтгэлж наадыг мохш хүйтэнхэд бүхийн захыг мушгиж наадыг торгон тэрлэгний өнгөнд жаргал хээж наадыг тормон нүдэн айрагтай дөрөө ижил сүүлж наадыг торшгүй шандас соёлонгийн тоосон думбаж наадыг товруу мөнгөн ирвэлж дээр салхи хөглөж наадыг Баймэргийн харваач тэнцэг цийг сурж наадыг босоо хэмэр дэрсийн мэхийг сонсож наадыг бус харамгай хүлгийн хордыг шагшиж наадыг буурал түүхийн хэлхээс шаглаж наадыг дээдсийн алтан шастер дэгжиж дэлгэрэх наадам дээлтэй ардын соёл дэгжрэх гоёх наадам Самбацано эрхэм өдөр нутгийн зам болон ахан дүүсээ Самбацано эрхэм хүндэт наадамчтай Самбацано эрхэм хүндэт зочин төлөөлөгчтэй Хөрхийн сангийн аж ахуйн байгууллагчны 40 жилийн ан баярын мэндийг өөдөөд нь өргөн дэвшүүлж баяр наадмын хүндэтгэлийн хургаа ийхүү ёслол төгөлдөр эхлүүлж байна. За, нутгийн зам болон та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Мөн Булгар төр улсын байгууллагчны 2231, Их Монгол улс байгууллагчны 816, үндэсний хэрэгчлээд усгаар тогтнолоо сэргээн мандуусны 111, ардын хувьсгалын 101 жил, за Хэнтэй аймаг улсын байгууллагчны 99 жил, за Хурхийн сангийн аж ахуйн улсын байгууллагчны 40 жилийн ойн баярын мэндийг Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх Монгол улсын ерөнхий сайд Лувсан намсрын оюун эрдэнэ улсын хурлын гишүүн ёс зүй сахилгын хариуцлагын байнгын орооны дарга Бадман Эмбуугийн Бат Эрдэнэ нарын мэндчилгээтэй хамтд нь уламжилж байна. Өнөөдөр 40 жилийн дараа бол эргээд Хурхийн сангийн аж ахуйн одоо үйл ажиллагаа газар тариалангийнхаа чиглэлээр бас сэргэж байна. Тосгон маань өөрөө бол одоо Хэнтэй аймгийн өмнө дэлгэр сумын одоо 7 дугаар баг гэсэн юм статустай. Үйл ажиллагаа явагдаж байгаа гол салбар бол газар тариалангийн салбар байгаа. За энэ жил гэхэд бол ер нь бол тосгоны 22 мянган одоо эргэлтийн талбайгаас 13 мянгаыг нь одоо эргэлтэнд оруулж байна. Энэ эргэлтэнд оруулж байгаа талбайн хэмжээ бол жилээс жилд нэмэгдэж байгаа. Тэгээ Монгол улсын ерөнхийлөгчөөс энэ хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр одоо бас санаачлаг гаргаж улсын хурлын тогтоол гарч байгаа. Тэгээд энэ хүнсний аюулгүй байдлыг хангах
энэ том зорилгыг биелүүлэхэд энэ хурхын сангийн аж ахуйн одоо хурх тосгоны энэ орчим, энэ шар тал хурхын хөндий бол бас стратегийн үед бол маш том одоо түвшинс газар болно. Зүүн бүс ихэ гэж ингэж ойлгож байгаа. Тийм учраас одоо засгийн газар их хурлын одоо шийдвэрийг энэ хурсан дээрээ буулгаж энд одоо 1980-ад оноос тэр эрчимжиж исэн тэр л одоо газар тариалангийн салбарын сэргэлт одоо явагдана гэж ингэж бас харж байгаа. Дээрээс нь Улаанбаатараас гадна хүнсний ногооны тариалалтууд бас үлийн жил тус нэлээд сайн эрчимжиж байгаа. Одоо хөдөө аж ахуй Монгол Улсын засгийн газраас хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн яамнаас энэ хүнсний ногооны тариалалт эрхэлж байгаа хүмүүст бас урамшуулал олгодог ийм тогтолцоо одоо бас шинээр бий болж байгаа. Энэ бол одоо Монгол улс өөрөө дотооддоо хүнсний ногоогоо 100% одоо жилийн 4 өдрөлд хангах ийм л одоо бас болцоо бүрдэн гэж ингэж харж байгаа. Хурхын одоо тосгоны энэ орчин бол Монгол улсын ялангуяа Зөв аймгийн, Хэмтээ аймгийн хүнсний бүтээгдэхүүнээ 100%-аар хангахад бас нэлээдгүй том түвшин болж байгаа гэж ингэж ойлгож байна. Газар тариалан мал аж ахуй хоёрын хооронд, салбарын хооронд бол бас масар их одоо зөрчлүүд бий болж байгаа. Нэгдүгээр хийх ажил бол малаа эрүүлжүүлэх. Энэ одоо вакцины асуудлуудаа бид шийдэх ёстой. Зүгээр шүлхийн өвчин гарлаа гэхэд зөвхөн араас нь хөөж тарих биш, шүлхийн өвчин гарахгүй байх нөхцөлийг бид өхөн бүрдүүлэх ёстой. Ингэжээж малаа бид нар дэлхийн зах зээл рүү гаргаж иж энэ малын тоо толгоогоо барина гэхээс биш, өнөөдрийг шиг дотооддоо арь ширн үнгүй махан бас яг ингээд удирдлагын чанартай үн хүрч чадахгүй юм тохиолдолд малыг цөөлнө гэдэг бол маш бэрхшээлтэй асуудал байна. Тэр болтол энэ хоёр салбарыг яаж авч явах вэ гэвэл яг амьдрал дээр ингээ харж байхад бол газар тариалан эрхэлж байгаа. Энд чинь газар тариалан эрхлэхээс өмнө хүн сууршаад мал аж ахуй сууршсан байсан. Дараа нь газар тариалан гарч ирсэн. Энэ хоёр энэ социализмын энэ цаг үеүүдэд яаж зэрэгсэж оршвоо гэвэл хаана ханаал хариуцлагатай байсан байхгүй юу? Чин шин зүйл биш шүү дээ. Яг нь социализмын үед бол мал арай цөөн байсан. Улс нийгмийн мал учраас бас яг ингээд энэ нутагт биш өөр тийш нь шилжүүлээд ингээ явдаг байсан үгүй байсан. Өнөөдөр мал хувьд очсон малын тоо толгой ийм өндөр болцсон. Дээрээс нь хөдөө аж ахуйн одоо бэлчээрийн хомсдлоос болоод энэ сум хоорн тэр битгий баг хоорондын асуудал хурцсаж байгаа цаг үед бид нэр энэ одоо газар тариалангийн бүс нутгаас малчтыг түрж гаргана гэдэг бол туйлын одоо буруу алхам гэж харна. Цаашдаа гарах түрж биш зах зээлийн зарчмаар бид нэр энэ малын түүхийн эдийг үнд хүргэж ингээд бол одоо малчид тэрийгэ борлуулаад явах байхгүй. Тэр болтол энэ газар тариалангийн бүс байгаа аж ахуй нэгжүүд энэ төр зэсэг төрөөс ус бодлогоор дэмжиж энэ одоо хашаа хорооны асуудлыг шийдэх ёстой л гэж ингэж харж байна. Өнгөрсөн одоо хугацаанд хөрс өх ерөнхий сайдын ажиллаж явах үед энэ хашааны асуудлыг шийдсэн. Энэ хашааны асуудал шийдэгдснээр газар тариалан эрхлэгч малчин хоёрын хоорондох хэрүүл маш багассан шүү дээ. Тэгэхээр энэ бол бас тиймч болохгүй зүйл биш ээ гэж ингэж харж байгаа. Одоо жишээ нь Хинтээ аймгаараа жишээ болгоо ярихад яг газар тариалангийн бүс нутаг одоо хинэ магадлалгаа орсон талбай гэхэд манайд 80 гаруй мянган га байж байгаа. 80 гаруй мянган га. Тэр 80 гаруй мянган гагийн гадна тал хичнээн 100 мянган мал байгаа. Хичнээн 100 айл өрх байгааг бид өнөөдөр хэлж мэдэхгүй шүү дээ. Тэр тооцоо байхгүй байхгүй. Тийм учраас бол тийм зүгээр хүчээр аргаар шийдэх юм бол тэр цаашаа явахгүй зүгээр төр иргэн хоёр энэ за дээр нь газар тариалан гэсэн энэ гурвалсан салбарын нэг бөө хэрүүлтэл Заавын хурхайсан гэж анх байгуулагдсан намын илгээлтээр 1981 онд ирсэн юм аа. Тэгээд энэ хурхайсан гэж атрын анхны санагдсан. Орсын 3 дугаар тэрэгч энэ хөлөө энэ барилга барихад анхны одоо шавын тавьж
нэг хурцол газар гिचгиж байж тэгээд нэг утаа гаргаж байсан 7 хүний нэг ээ. Тэр нэг хангалтсан ямар ч юмгүй сайхан зэжүүр нутаг байсан. 1959 онд Ундраны сангаж хот хөтөн нутгаас ирээд Ундраны сангаж хот холон хийж тасалдгүй газар сайхан ажиллаж байгаа. Тэгээд энэ сум сангаж хот байгуулахад намын директор энд ирсэл ажилласан. 1992 онд дэвтгүүртээ орсон. Тэрнээс хойш яг багнасанта мөр ордож ордмор онж байсан. Тэгээд орданы мөрөнд хорхойж ингэж л уяацсан тийм зөвхөн юм да. Я одоо хорон гэж 92 онд ирсэн. Тэрнээс өмнө одоо энэ ая модны ажуулдрын салбарт ажиллаж байгаад тэгээд одоо хорон гэж 92 онд 5 сард ирээд тэрнээс хойш 2005 оны 9 сарыг өнгөртөө. Энэ бодамжсалд тракторчин, комбайнчин манай ажиллаж. Бас гайгүй залуу цагтаа ирсэн бол хийж болохоор л ажил байсан. Тэгээд одоо жаахан өвгөрсөн ирсэн. Тэгээд тэтгэвртэй гарсан да. Гайгүй сайхан ажил хийсэн. Бас шинэ нэг эдэлж үзсэн. Сант олонны дэмжлэгийг авсан. Одоо янз бүрийн шагналыг тодорхойлчихсан. Одоо олон жилийн одоо би чинь өөртөө гараад сайхан амьдарч байна. Одоо хүүхдүүдээс манай нутгийн 100 олнууд эндээс сурсан. Усууд мөртлөө яйгүй явж одоо тийм нутгийн хаан төлөө гэсэн сэтгэлтэй асуудлууд энэ байгаад байна. Ер нь одоо энэ сангийн аж ахуй хаач нэг үйлдвэр аж ахуйгаа газар байгуулахад хуучин социализмын бол одоо тэнд л амьдрал үүсдэг байсан байхгүй одоо. Би бол тэнд хуучин тэнд амьдрал үүсгээд ирсэн учраас одоо ер нь амьдрал бас давгүй л байсан. Одоо энэ хуучин улсууд бол ер нь сайхан л ажиллаж байгаа. Сайхан л өнөөдөр энэ харж байхад одоо бүгд л хожууд ирсэн. Одоо лавцгаагаад л сайхан байна. Тэгээд нутгийн зоон олон энэ 3 баянчуудаа бүгдээрээ сайхан баярлаж илгээрээ инкам хурдан төрлөөрөө төвшин амгалан сайхан байцгаагаараа ажил хөдөлмөртөө залуучууд нь сайн шамдаж ажиллаарай л гэж хэлье та. онд бүлээн нутагт ирсэн байгаа. Анх бол худалдааны байгууллагад ажиллаж байсан. Одоо ихтгэл ангийн эдийн засагч
Одолтой ихтэй ангийн дараагаар ажиллаж байсан. Тэгээд 90 оноос хойшоо бол 92 онд ингээ авчихсан. Тэр цагаас хойш бол одоо энэ сум сангийн аж ахуйд сумын засгийн орлогч 95 оноос эхлээд за тэгээд 2000 он хүртэл бол одоо засгийн орлогчаар ажиллаад 2000 оноос хойш сангийн аж ахуй сумын тосгоны одоо засагт одоо 12 он хүртэл ажилласан юм байна. Тэгээд бол тарай энэ баян нутг бол одоо энэ ард түмнийг одоо өдөө хүртэл одоо ингэж хийж байгаа юм сайхан. За ер нь тэгээс үлд нь яг 90 оноос хойшоо ингээд тарай юу буурсан гэдэг боловч за мал аж ахуй бол бас нэлээд өссөн. За яг сангийн аж ахуй хөгжлөснээр бол нэг хэсэг бол малын тоо буурч байсан боловч 95 онд намайг одоо энэ сумын одоо уран баян сумын орлогч дарга засгийн орлогч гэж яхад бол 11,000 толгой мал тавлагчсан. За тэгээс үлд нь одоо 12 он гихт бол 50,000 толгой малтай болчихсон ийм одоо. Тэгээд ард түмэн гэдэг бол үнэхээр энэ одоо нөхцөл бололцоонд байх юм бол маш хурдан хөгждөг гэдгийг бол одоо ингээд харуулж байна. Сая бол одоо ажиллаж байгаа засгийн ихтгэлд орж байгааг бодоход 110,000 толгой малтай болчихсон ийм сангийн аж ахуй. Ер тарай бол одоо бүрэн сэргсэн. Одоо тэгээд төсвийн байгууллагуудаа бүгдийн одоо засвар хөгжлөнд оруулсан ийм одоо сайхан 40 жилийн байгаа болж байгаа сэтгэл хангалуун байна. За миний бие 1987 онд энэ төдөөчмөсөн газрын томилтоор ирж Хурхан сангийн аж ахуйн шатлалын өтмийн хэвчээр 87-оос 91 он ажилласан. Энэ хугацаанд бол манай сангийн аж ахуй шатлалын өтмөндөө бол таварын өтмөн байсан учраас 13,000 тонн Улаанбаатар хаач 1989 онд энэ сангийн аж ахуйн хэмжээгээр 20,000 тонн Улаанбаатар улсын тэрүүний сангийн аж ахуй болж байсан. Ингээд 91 оноос хойш бол нутгийн өөрийн хөтөлбөрийн захиргаанд орж нарийн бичгийн дарга за тэгээд нийгмийн бодлогын төсвөлдөөж хөтөлбөр захирагч одоогоор байгаль орчны хэлтүүлэлтийн байцаагсаар 35 жил ажилладаг гэж байна. Ер нь манай сангийн аж ахуй бол одоо гол нэрийн стратегийн төв болох хүнсний аюулгүй байдлыг хангасан одоо Улаанбаатар тариалдаг аж ахуй нэгж албан байгууллагад ирэх байдаг учраас бид одоо цаашдаа бол энэ бол олон их хөгжинд дэлгэрч ажиллана гэж хоолой харж идэгаа. Үе үеийн ажил тамирчид байсан найз нөхдүүд ахмад үеийнхэн хойч үеийнхэн маань хүлцэн гэж төсөөлөлийг аваад хүлцэн гэж баяр наадамдаа ирсэнд нь их баяр талархалтай байна. Ингээд түүхт Уран баян сумынхаа 90 жил Хурхан сангийн аж ахуйхаа 40 жилийн баяр наадамд тавтай сайхан баярлаж аз жаргал эрүүлэн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Би 1962 онд төрсөн юм байгаа маа. 80 онд 8 төгсөөд аймгийн өдөөжийн техникийн мэргэжлийн сургуулийг 82 онд төгсөөд энэ сангийн аж ахуйг анх байгуулагдаж эвлийн төвөрөний лид төрөд ирж энд тараагчнаар 2004 он хүртэл газар тариалан тасралтгүй ажилласан. Тэгээд тэрнээс хойш мазатчихгүй дагнж байж байгаа. Завсраар нь би энэ сангийн аж ахуйн компаниудаар бол олон компанид орж ажиллаж байсан төө. Тэгээд та тэрнээс гадна одоо ажиллаж байгаа хугацаанд ямар гавьяа шагналд авч би 1900
83 он сумын залуу аврах. Төгсч ирээдснийхээ дараа жилээ сумын залуу. 84 он сумын аврах. Сумын одоо хашаа аврах. 85 онд аймаг аврах. 86 онд аймаг хашаа аврах. 87 онд улсын аврах. 88 онд улсын хашаа аврах. Тэг жил одоо газар тариалангийн үүдүүд одоо авралж явлаа да энэ сангийн аж ахуйд. Сангийн аж ахуй байхад л хавьд айдам алтай байсан тэргээрээ явсаар байгаа. Тэгээд 2016 оноос би тасралтгүй одоо ултмал болж байна да. Нийт тэнцвэрүүдээ баярын төргий дайлангай хурах сангийн аж ахуй болон хурагчууд 3 баячуудаа элгэрийн болон төрлөөрөө төсөө амлан сайн сайхан эрүүлийн сайхан наадаарай гэж хэлээ да. Манай загдаа багшууд одоо бид үгдэл багш 1982 оны 6 сард ерөөгийн тусгай тэмцээн хүүхдүүдээ юу дээ 10 хүүхдээ дөө тий одоо динахан ба Шарков дэлгэрээр гэсэн хүүхдүүдтэй ирж одоо биднээс мөрөгдөрсөн харж 3 дугаар гэдгийн дараагаар бүр ажиллаж байсан улсын авраг кампанич тийм нэрсуутай том багш маань да одоо бидний бүгд манай багшууд ер нь тэгээд маш их ажилласан хүн шүү дээ. За багшигаа эрүүлийн сайхан уртудаа наслаараа биднийтэй заазав дандаа аяр байсгалантай яваарай гэж хэлээ да. Эрүүл байвал эрэгчлийн наадам ойрхон шүү дээ. За би 1984 онд Дорнот аймгийн Хүдээчхан техникумыг төгсөөд Хинтээ аймгийн Хурхан шинээр байгуулагдж байсан Хурхан сангийн аж ахуйд агр техникч мэргэжлэр төгсөж ирж ажилласан. Тэгээд 84 оноос 2004 он хүртэл агр техникч нэгтлэн бодогч байгаар ажиллаж аваад 2004 оноос одоо хүртэл малчнаар ажиллаж байна. За бид нарыг төгсөж ирж хахад 18-аас 25 насны дандаа залуучууд ер нь ихэнх нь гэрлээгүй залуучууд ирж байлаа. Тэгээд энд сууршаад нутаглаад 40 жилийн өөрийг үзчихээ. Тэгээд 40 жилийн дотор хэдийн засаг бас өөрчлөгдөж, улс орон нийгмийн амьдралч бас өөрчлөгдөж, олон зүйлүүд бас өөрчлөгдсөн гэсэн хэдий ч бид нар энэ л газар нутагтай хайртай. Үнэхээр энэ манай энэ Хурхын хурц шороо бол Хинтээ аймагта төдийгүй улсад бас дээгүр ордог үржил шинтэй хурц байгаа. Тэгээд энэ хурцанд тарьсан Улаанбуудай, энэ хурцанд тарьсан авьяас олон үр тариануудыг хурааж авч тэнд бас амжилттай ажиллаж амьдарч ирсэн дээ. Нутгийн зан олон минь тэгээд үед газар тариалан хөдөө аж ахуйд ажиллаж байсан, босод салбарт ч гэсэн ажиллаж байсан найзууд, ахмадууд тэгээд үеийн тариаланчдаа энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Тэгээд та бүхэн минь илгээрийн хамгаалан төрлөөрөө түшин хамгаалан сайхан наадаарай гэж өрөөдөө. Мөнгө хазарыг 8 цагийн турган дээр Азийн алгийн мэлхийн 81-ийн шагаан дээр алихан сарлын ураг тэнцэж хөл дөрөх дээр ангирын хоёр дэх хүн цэгийг нөрөн дээрээс тусгаар тогтолж чадтай хамт тийм ээ. Ийхүү түүхт шинжилийн сүнтгэлийн тоглолт ийхүү өсөлт төгөлдөр өндөрлөж байна. Бод түүхийн уран баянууд тэмнэ. Буудан түрүү сайс яар үржин дэлгэрсэн алтан тариа боржин тагаан чимэглэн ард олон минь тэнүүн жаргалтай амьдрах болдогой. Он жилүүдийн хэлхээ гүндэтгэлийн тоглолтын найруулагч хөгжмийн багш Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Монголын бүх ард түмний урлагийн гавьяат зүтгэлтэн Наш цэрэнгийн Ширмэн Баатар. Гурван сум Хурхан сангийн аж ахуй нутгийн замын ахан дус та бүхэн минь дэмж хотоотол сайхан надараа.
Баярлалаа. Бүжгийн багш Монгол улсын соёлын тэргууны ажилтан Бат Эрдэнэ, Монгол улсын соёлын тэргууны ажилтан Тушаалын Алимаа. Өнөөдөр энэ клубын бүхний хүндэтгэлийн тоглолттой хамтдаа тугсан сууж таалан сэргсэн нийт 3 баян цомын үеийн ажилтан, үеийн тариалчид, үеийн нутгийн золон та бүхэндээ аз жаргал эрүүдэг энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг инх явж мөнх жарахын үлцэдээ сайхан төрөлтэй өөдөөд нь өргөн дэвшүүлье. Хүндэтгэлийн тоглолтын хөтлөгч инх болно. Хүндэтгэлийн тоглолтын хөтлөгч Халиуна. Хүндэтгэлийн тоглолтын хувцсны ойдолчин Монголын гоц ав ястан Ширмэн Баатрин алхуу. Ерөнхий зохион байгуулагч Урданбаян тусганы соёлын төвийн хамт олон. Ийхүү цагтаагаар өнөөдөр бид бүхэндээ хамтдаа байж аз жаргалын Германыг нэгэн хэсэг хамтдаа нөлөөлсөн нутгийн зун таалмын маргаашийн баярын зэнгүүн маргаашийн наадмын өгдөөгөө их тугт болтугай. Ардын хувьсгалын 101 3 баян сүм байгуулагдсны 90 жил, Хурхийн сангийн аж ахуй байгуулагдсны 40 жилийн ойн баяр наадмын хүчит бүхийн барилдаанд 32 бүх барилдсанаас Дорнод аймгийн Дашвалбар сумын Харьяат, Монгол улсын зан Доржин анар, Хинтээ аймгийн Жаргалтхан сумын Харьяат, аймгийн Арслан Отхон дүгс тэргүүтэй 32 бөхөөс аймгийн Арслан Отхон дүгс төрүүлж Монгол улсын зан анар үзүүлэлээ. За уугад гардууд гал сарих. Хана баян мөнхий нэгдэлтэй байж байгаа баян мөнхий нэгдэлтэй байж байгаа энд ирсэндээ. Цэрэг сарагдаад 83 онд Хургийн гэж хэллээ. За 83 онд ирээд энд би МТЗ 80 трактортай одоо энэ нэгдүгээр гэдэг ажиллаж Перес, Оранж, Тариал 86 онд комбаттай явж
94 хүртэл тариад явлаа да. Төрийн одоо медаль бол одоо хүртэл энэ жил алтан галзуудангаа аваад баяртай сууж байна. Энэ суман дээр худалдаа итгэлийн ингээ ярваар ороод тэгээ ярваар 94 онд 91 онд нөгөө анги тарсан шүү дээ. Тэгээд 91 онд анги тараад дараа 92 онд ч яг төрөөд тэгээд 94 он гэхэд сургуульд ярваар ороод за тэгээд 94 он 2008 он хүртэл сургуулийн ярваар ажиллаж байгаа. Атарсангай хамаанд 40 жилийн энд одоо ирсэн хүрэлцэн энд байгаа оршин суугч ахтөө төрөлцөдөн дүүнартай одоо сайхан надараа сайхан баярлаараа урт наслаараа олон жил сайхан бивинийгээ дэмжиж сайхан амьдраараа гэж ярив да. Чаргалагч. За энэ 40 жилийнхээ ойд хүрэлцэн ирсэн хамт нөхөд найзууд хамаатан садангуудаа одоо их баярлж байна. Ер нь энэ жил бол наадам бол маш гоё болж байна. Энэ 3 мянган гэж сон байж байгаад нь төрөлсөн энэ нутгийн уул иргэн байна. 68 онд тракторын курс яваад Баруун тамгирын зөв сангаж хоо тракторын жалгаж яваад тэгээ зэрэг яваад цэргээсээ ирж дэдгүүртээ гараад дэдгүүрт нутагтаа ирээд байж энэ да тэгээд манай нутагтаа ирж ах дүүнэр дээрээ ирж аав ээж дээрээ ирж байж байгаа дээ. Нутаг дээрээ би бас цаахар гэдэг компани байгуулж энэ нутагтаа бас тариаланд нэг гаруй ярилцлаа. Дараа нь улсын нөөцөд бас албаж хийж 65 хүртэл одоо энэ нутагт амьдарч байна. Ирээд нутагтаа ирээд 20 жил болж зэргийн газар шатаж байна. Одоо яг энэ нутгийн сангийн аж ахуй байгууллагад хийж очиж байсан. Манай нутагт 3 мянган гэж одоо 3 юутай голтой тэрийг өнгөөр нэрлэж 3 мянган гэдэг газар байгуулж Хорхын сангийн аж ахуй байгуулагдаад одоо 40 жил болсон байна. Ингээд 40 жилийн хойд оролцож сайхан наадаж энэ сайхан баяр болж байна. Ингээд нутгийн ард түмэнд эрүүлэг сайхан байхыг хүсэж байна. Трактор барьж ясан, малчин байсан. Трактор барьж одоо 1-р бригад гэж одоо энд байлаа. Тэгээс үлдээ яг газар тариад иргэлээд 1983 онд энэ газар тариад ингээ өргөчөөд одоо шар талын 1-р бригад гэж энэ салаанд байлаа. Тэгээд би одоо 1997 онд энэ нутгаас гарсан. Яг одоо би амьдрал газар Улаанбаатарт өлдөө тараад морь үйдэг оо. Монголын ард түмэнд одоо ардын хувьсгалын 100 жил, 101 жил. Тэ өвчин зовлонго үрэмэр нь хурдан. Онсон хүүхэд нь сэргэлэн. Уян болгон бүтгүүлбэ бүхчүүл нь бяртай. Хүчтэй сайхан надаараа гэж ерөөл тавья да.